Сталинаас Монголын ард түмний төлөө үргэлжид тавьдаг анхаарал санаачдгүйгээр өөрийн эрх төлөөд тусгаарлагдсан төрийг байгуулж хөгжүүлэх үйл хэрэглээр ийм их амжилтнууд олох боловсроогүй байсан юм аа. 3 дугаар бүлэг. Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт. Оргил үе. Хэлмэгдэл ба цагаатгал түүх ба баримт номын хэсгээс та бүхэн хүлээн аван сонсож байна. Монгол үндэстний сор болсон үндэсний үзэлтэй сэхэтэн алтан ургийн тайж, ноёд, номч мэргэн лам нарыг нийгмийн нэгэн анги бүлгийнх нь хувьд устгаж, улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдүүлэн тэдний гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан, нутаг орныхныг гадуурхан хавчиж нийгмийн эмзэг бүлэг болгох хандлагыг бодиттой болголоо. Хэлмэгдэл ба цагаатгал түүх ба баримт номын 3 дугаар бүлэг Монголд улс төрийн хэлмэгдүүлэлтийн оргил үе эхэлж байна. Энэ бүлэгт үйл явдал хэрхэн өрнөсөн тухайд мөн Монгол нутагт төрлөөр устгах гэмт хэрэг үйлдсэн нь. Бурхан шашныг устгах коммунист яргалал, язгууртнуудыг яргалав. Монгол ардын хувьсгалт цэргийн толгойг 3 дахин тайрав. Хэлмэгдсэн, цаазлагдсан эмэгтэйчүүдийн болон хуйлгаан хүүхдүүдийг эцэг эхийн хамт хөнөөсөн тухайд Яргын газрын галтгоонд буюу залхаан цээрлүүлэх субъектийн өчил, Герман тагнуулын хэрэг гэгчийн тухай, гэрчийг устгах кампани зэрэг түүхийг өгүүлэх болно. Мартах эрхгүй, давтах ёсгүй түүх. Хамаг монголчууд бүү мартагтун. Орлогийн чой балсангийн тухай Молотовоос Сталин дийлгээсэн бичиг. 1947 оны 9-р сарын 30 маш нууц шифрээр. Нөхөр Сталин чой балсан ойрын өдрүүдэд нутагтаа буцах гэж байна. Явахынхаа өмнө намайг өөр хэдэн хүнтэй хамт урьж зоог барьсан. Хариудан түүнд зориулж цай барих хэрэг боллоо. Чой балсангийн сул талын талаар урд ярьж тохирлсны дагуу эмч нараар дамжуулан сануулга өгөх болно. Дугаар номер 438. Молотов. Хуулбар үнэн гарын үсэг. 3 дугаар бүлгийн 1 дэх хэсэг. Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн оргил үе. Хамгийн түрүүнд Монголын нутагт өөрийн цэргийн томоохон бүлэглэлийг түрэн оруулах, Монголын цэргийн удирдлагыг толгой дараалан баривчилж устгах. Даалгавар муутай буюу Монгол үндэстнээ өмөрөх сэтгэлтэй удирдагчдыг мөн толгой дараалан устгаж өөрийн төлөөний хүнийг орон дээр нь залах. Монголчуудын үндэстний хувьд оршин тогтнохын баталгаа, нийт үндэстний үзэл санааны нэгдлийг хангагч, бурхны шашныг үндэс язороор нь устгах. Үүний тулд энэ үзэл санааг тээгч номлон дэлгэрүүлэгч санваартан нарыг арилган устгах явдал байлаа. Үйл явдал хэрхэн өрнөсөн тухайд. Баримт юу өгүүлнэ? Дэмэд Жанжин 1937 оны 8 дугаар сарын 22-нд ам эрсэджээ. Периновский нар 8 дугаар сарын 23-нд Москвагаас гарч 24-ний өглөө Улаанбаатарт бууж ерөнхий сайд Амар луга уулзсан байна. Гинт нууцаар ирсэн явдлаа хоёр улсын эрх ашигын үүднээс дорнод хилийн цэрэг улс төрийн байдал нарийн төвөгтэй болсноос гэж тайлбарлаж улаан цэргийн томоохон бүлэглэлийг Монголд байрлуулахыг чухлыг ухааруулсан зөвлөлт засгийн газрын загтлыг гардуулжээ. Мөн өдрийн 15 цагт цэрэг байрлуулах талаарх Монголын засгийн газрын шийдвэрийг ямар хэлбэрээр гаргах тухай маршал Чой Балсантай тохиролцжээ. Тэр оройд Москвад илгээсэн цахилгаанд Периновский шаардлага гарвал бидний зүгээс өөрийнх нь толгой дээр юу буухыг амар сайтар ойлгож байгаа болохоор манай хүчийг бодиттой үнэлэн сүргэлтхийг хүсэхгүй байна. Бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар 25-нд шийдвэр гаргах ёстой гэжээ.
Гэтэл Алтан булаг 90 цавын 2 бомтоор цэрэг орж ирэхэд саадгүй оруулахыг дотоод явдлын яавнаас тэдгээр шиглэлийн байгууллагуудаа 1688, 1689 тооцч шифрээр анхааруулжээ. Зөвлөлтийн цэрэг 25-ны үүрээр орж ирснийг хариу мэдэгдсэн байна. Түүнээс наад зах нь 6 цагийн дараа гарсан байж болох засгийн газрын шийдвэрт 1-р цэрэг аль болох түргэн хугацаанд нэмж ирүүлэхийг гуйсан байх юм. Энд хідэн сүрхий эргэлзээ байна. Монголын засгийн газарт аль болох түргэн ирүүлэх байтугай ерөөс цэрэг ирүүлэх тухай яриа байгаагүй. Мөн нэмж гэдэг үг амар сайдын байж болох бөгөөд улаан цэрэг засгийн газрын ямар ч хүсэлтгүйгээр Монголын нутагт аль хэдийн цөмрөөд ороод ирчихсэн гэдгийг тэрбээр хожмын баримт толгон үлдээсэн байх магадлалтай. Молотов-Ворошилов нарын 1937 оны 8 дугаар сарын 27-ны 19 цагт Москвагаас илгээсэн цахилгаан 37-д биечлэн дамжуул Зөвлөлт Социалист Бүгд найрамдах холбооны улсын засгийн газар 8 дугаар сарын 26-нд Бүгд найрамдах Монгол ард улсын хүсэлтийг биелүүлэхээр шийдвэрлэж хил хязгаарыг нь хамгаалахаар Монголын нутаг дэвсгэрт нэн яаралтай цэргээ оруулахыг тушаасны Бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газрын дарга амарт мэдэгдвэл зохино гэжээ. Зөвлөлт засгийн газар 26-нд асуудлыг авч хилэлцээд 27-ны орой 19 цагт цахилгаан илгээсэн байна. Тэр нь Улаанбаатарт 28-ны шөнө ирж амар сайдад өглөөний 9 цагт л мэдэгдэх боломжтой байна. Гэтэл зөвлөлтийн цэрэг 3 хоногийн өмнө Монголын хилээр ороод ирчихсэн байв. Бас нэг эргэлзээ бол Монголын засгийн газрын шийдвэрт тус улсын дотор албан ба аж ахуйн зэрэг газруудад шурглан орсон Японы эсэргүү тагнан турших ба хорлон сүйтгэх төлөөлөгчдийг эсэргүүцэх явдлыг бүхий л аргаар хүчтэй болгохыг чой болсонд даалгах сугай гэсэн заалт орсон байх юм. Тэгэхээр Орос цэрэг хил хязгаарыг хамгаалахаар ирсэн биш гэдэг нотлогдлоо. Дахиад бас нэг эргэлзээ. Хэрвээ зөвлөлт гүрэн хоёр улсын эрх ашигын үүднээс цэргээ Монголын нутагт байрлуулах гэсэн юм бол яагаад Монголын цэргийн яамны сайд ерөнхий жанчныг нь зөрүүлж дуудаад бүр амийг нь хөнөөгөөд цэргээ оруулваа. Хэрвээ хил хязгаарыг нь хамгаалах гэсэн юм бол яагаад тэр ажлыг гардан хариуцаж байсан хүнийг нь хөнөөчихвөө. Зүйн 8 дугаар сарын 28-нд Ферновский дээрх цахилгаанд дурдсан Молотов, Ворошилов нарын амарт мэдэгд гэснийг мэдээлэх ёстой байлтай. Гэтэл тэгсэнгүй. Харин энэ даруй баривчлах устгах ёстой. 115 хүний нэрийн жагсаалтыг засгийн газарт биш чой балсанд гардуулжээ. Тэр жагсаалт цэргийн яамны 1-р орлогч сайд, жанжны орлогч дарь заваар эхэлж эхний 25 хүний 18 нь цэргийн өндөр тушаалтан багтсан байсан нь дотоодын дайн нийгэмд эхлээд шатлан өргөжүүлж буйг харуулах ажээ. Хачирхалтай нь хуйлдаан гихч байгуулгынхан гин. Японы төлөөний бүтэц байжээ гэж бодъё. Тэд засгийн газрыг түлхэн унгах зорилготой байж. Тэгээд тэд өөрсдийгөө хуйлдаан гэж нэрлэн гэж үү? Хиний зохиол болох нь эндээс ойлгомжтой болсон. Ийхүү Орос цэрэг юуны өмнө Монголд цус тархислал үйлдэх гол нөхцөлийг бүрдүүлэх халахвч хүчин бэлдэн орж иржээ. Хэдийгээр фронтын нөгөө тал болоод Монгол ардын хувьсгалт цэргийн өөдөөс буу шаагаагүйч шаардлага гарвал тэгэх зорилготойгоор тийм бодлохоор цөмрөн иржээ. Монгол цэргийн зүтгэлтнүүд улс орноосоо урвсан бус. Монгол ардын хувьсгал цэрэг нь тухайн үед Монголын нийгмийн хамгийн өндөр байгуулалттай бөгөөд зэвсэгт бүхий хүчин байсны хувьд юуны өмнө тэдний удирдлагыг толгой дараалан хөнөөх учиртай байжээ. Үүнийг нотлох өөр олон баримт байдаг. Ферновскийн тулгалтаар 1937 оны 9-р сарын 2-нд чой балсан цэргийн яамны сайд бүх цэргийн жанчнаар томиллоо. Тэрээр урд зөвлөлтийн харьяад чекистүүдээр бүрэлдэхүүнээ эрс өргөтгсөн. Тэлсний дээр
үнэн хэрэг дээр зөвлөл социалист бүгд найрамдах холбооны улсын бүрэлдэхүүнд багтах болсон дотоод явдлын яам, одоо цэргийн яамны бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлчихлээ. Ингээд 1937 оны 9-р сарын 10-ны шөнө зөвлөлт холбоотуулсаас ирүүлсэн нэрсийн жагсаалтын дагуу цэрэг төр соёлын салбарын ажилтан 69 хүнийг нэг зэрэг баривчилснаар Монгол орныг нийтэд нь хамарсан бөөнөр хядах нядалгаа гараагаа эхэлсэн байна. Ер нь Монгол удирдагчдыг хөнөөх урьдч нөхцөл нь цэргийн удирдлагыг орвонгоор нь устгах явдал байлаа. Фериновский цэргийн томоохон бүлэглэлээр сүр далайлхан улсын хилийг цөмрөн ирээд Монгол ардын хувьсгал цэргийг удирдах бүрэлдэхүүнийг толгой дараалан баривчилснаар барахгүй. Тэднийг нэн даруй шүүхгүйгээр цаазлан хорох технологиг боловсруулан хэрэгжилжээ. Фериновский Улаанбаатараас 1937 оны 9-р сарын 18-нд Ёжот бичсэн. Онцгой 3-ыг зохион байгуулж бүрэлдэхүүнд нь Чой балсан шүүхийн сайд тэр үед ганц лувшсан шар байсан. Оролцуулан хэргийг хэлбэрчлэн шийдвэрлэж байж болох юм биш үү? Бид өөрийнхөө оролцоог мэдэгдэхгүйгээр асуудлыг лувсан шарваар дамжуулан амарт тавьж болох юм. Ингэвэл энэ хэрэгт биднийг санаачлах мэдэгдэхгүй. Лувсан шарв сэдэж тавьсан болох юм. Таныг шуурхаа шийдвэрлэж өгөхийг хүсхийн хамт тэр болтол туршиж үзэж байх талаар заалт өгөхийг хүсье гэснийг Ёжев Сталинд уламжлан бүх холбоотны коммунист большевикуудын намын төв хороо 1937 оны 9-р сарын 19-ний П53 106-р тод протоколоор дорн зөвшөөрч ёсоор болгожээ. Энэ нь Чой балсанд дур зоргоороо авирлах боломж нөхцөлийг бүрдүүлэн өгсөн төдийгүй улс төрийн харгислал ямар ч хяналтгүйгээр газар авч хавтгайрах болов. Онцгой 3 хэмээх энэ бүтцэн жухамдаа ямар ч гэмгүй буюу өөрсдөө нотлон хүлээлгэж чадахгүй нөгөө талаар олон нийтээс сэм далдуур эгүүтгэх хүмүүст зориулж буй бий болгосон бүтц байв. Гэтэл бас аль болох өргөн олны өмнө үзүүлэн жигшин зэвүүцүүлэх зорилгоор бас нөгөө талаар үнэхээр Японы тагнуул эсэргүү бүлэг байсан юм байна гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлэх зорилгоор нээлттэй шүүх хурлуудыг хийхийг зорж байжээ. Тод жишээ нь лам нарын төв байгуулгын хэрэг. Анхны 14-ийн хэрэг гихчүүд юм. Ингэж хийхийг Сталин үүрэгдэн зааварлаж байсан байдаг.